Манай аймаг засгийн газрын хэрэг эрхлэх газраас хяналт шалгалт хийж үнэлгээ зөвлөгөө өгч байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас жил бүр аймагуудад хяналт шалгалт хийж засгийн газрын доктор шийдвэр, үндэсний хөгжлийн цогц бодлого, мөн төрийн албаны бусад бичиг баримтуудын биелэлт явц байдалтай танилцдаг. Энэ жил 8 аймагт хяналт шинжилгээ үнэлгээ хийж байгаа юм а. Тус 8 аймгийн нэг нь манай Төв аймаг сонгогдож, энэхүү засгийн газрын хэрэг эрхлэх газраас аймгийн төрийн болон төсвийн байгууллагуудад шалгалт хийж байна. За засгийн газрын хэрэг эрхлэх газраас манай аймаг дээр шалгалт хийгдэж байгаа юм байна. Одоо яг шалгалтын гол зорилго нь ямар учиртай юм болоо? Ер нь хизээнээс эхэлж хийгдэж байгаа вэ? За бид Төв аймагт томилтоор ирлээ. Тэгээ манай засгийн газрын хэрэг эрхлэх газар тусгай төлөвлөгөөний дагуу жилд нэг 8 аймагт засгийн газрын одоо тогтоол шийдвэр, үндэсний хөгжлийн цогц бодлого хийгээд одоо бус баримт хүчгүүдийн биелэлт явц байдал ямар байна гэдгийг газар дээр нь үзэж танилцаж зөвлөлдөг учиртай. Тэгэхээр тийм ажиллаараа бид энэ тэтгоног ажиллана. Тэгээ өнөөдөр бол энэ аймгийн хүүхдийн төлөө алцс дээр ирээд бид ажиллаа танилцаад байж байна. Тэгээ бидний тамилтын гол зорилго бол засгийн газрын хяналт шинжилгээ үнэлгээний үйл явцыг цаашаад одоо үр дүнд суурилсан шинж шинжилгээ үнэлгээ болгох чиглэл рүү одоо яавал зохистой байна гэдгээ орон нутгийнхантайгаа газар дээр нь ярилцаж танилцж явж байгаа маа тий. Шалгалтын явц тарж байхад манай Төв аймгийн ер нь бас бусад аймагуудаас ололттой тал нь юу вэ? Бас дутагдaltaй тал нь юу вэ? Тэгэхээр бид дөнгөж эхэлж байгаа учраас одоо шууд нарийн ширээ юм ярмааргүй. Гэхдээ хамгийн гол зүйл бол юу гэхээр Төв аймаг бол энэ жил одоо төвхөндөө байгаагүй хургац одоо авсан ерөнхий сайд ирсэн тэр үеэр тэгээд өнгөрсөн оныхоо ажиллаар Төв аймгийн Сэтэргэн намын газрын үйл ажиллагаа нийт орон нутгийн төрийн захиргааны байгууллагын их сайн ажилласан улсад одоо айрагдаж 10 сая төгрөгөөр шагналсан юм байна. Тэгээ энэ нь бол одоо их том амжилт шүү дээ. Тийм ээ 22 аймаг нийслэлээс одоо 5 дороо. Энэ утгаараа бол ажил нь бид гайгүй гэж үзэж байгаа. Тэгээ ер нь бид бол цааш төвөд төлөвлөж яахаар Төв аймгийнхаа энэ хяналт шинжилгээ үнэлгээ хийдэг. Жилд 2 удаа одоо бүх сумдаараа яваад хийдэг энэ одоо ажлыг наривчилж үзээд танилцаад тэгээд бус аймагуудад бас санаа оруулах тийм ээ туршлага болох сайн арга туршлагыг бас өөрсдийнхөө биеэр хүс танилцъя гэж бодож байгаа. За эх жилийн 1-р улиралд багч бол бид энэ тамилтынхаа явцад цуглуулсан мэдлэг мэдээлэл тэргуун туршлагын дээдсийг бус аймгийнханд танилцуулна. Тэр үеэр бас нэгэн олон аймагуудын хэмжээлгээр үнэлгээний ажилтнууд бас Төв аймагт мөрөгч болзошгүй. Тэгээ ингэж л бодож байна. Тэгээ төлөвлөж. Зөвхөн шалгаа зогсохгүй засгийн газрын хяналт шинжилгээний үнэлгээний явцыг цаашид хэрхэн үр дүнтэй болгох талаар мөн зөвлөлдөж байлаа. Мөн ажлын байран дахь сургалтыг явуулж арга зүйн зөвлөгөө өгч байсан юм а.